300 эжний өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна. Өнгөрсөн 7 хоногийн турш өдөр бүр 철인 ганц амьд бүтээгч, аврагч, хаадын хаан бидний эцэг бурхантай ойр дотн харилцаж түүний үгийг амьдралдаа хэрэгжүүлэн түүний 입을 유월로 두렁 амьдарч 가성 гэдэгт итгэж байна. өнөөдрөөс эхэлж бид нар хуучин гэрээ Левит номыг хамт эзний өдөр болгон судлах болно. ерөн Библи 자른 조각 놈인 도토로스 올곡도 함딩 히추 훈드기치 ердэг ном бол хуучин гэрээ Леви ном гэж хүмүүс их ярьдаг байгаа. хуучин гэрээ Леви ном бол 어떠너스 고롱미안가 두루붕조 가로에 질린 우문 벌항 모세계를 담줄지 비출성 벌항리욱 오치라스 투흥 작곡자니오빗 마시 올롱 질링 자이테바야 바스 호칭게레 레위 nom볼 벌항 모세계를 담줄지 이브리 운데스팅 욱성 호일 여스를 여스주이테 헐버테 오치라스 올곡도 정히추 훈 산악다하스 아락구이빠이가 빛날 우문 예수싱 오올링 알탕 소르갈릭 손석우이 마테 타빙 아론 돌로고스 아론 유슨 예수스 그리스도 호칭게르니 호일링 헤릭식구이 구칭구이 벌고긴 돌 이르승 비치 구이체 둘레긴 돌 부름 특스 비엘레긴 돌 이르승 기치 비승 배가 호칭게르니 레윗 넘벌 예수스 그리스도를 담줄지 비엘렉트성 특디구이 오늘들 빛날 예수스 그리스도인 도터 호칭게르니 레윗 노믹 홀리지 앞지바이가 오늘들 세힐지 호칭게르 레윗 노믹 함트 소틀락 벌너 넥두일은 레위 넘기지 야말 넘연배 레위 내긴 넥호런트 바스는 레위 호린 조르가 호린 돌로 또가를 벌렸다 마시 더트로이 템델 특성 발견 레위 내긴 넥은 에젠 올저틴 마이캉 도트로스 모색 도트치 툰드 알딱다 레위 nom볼 벌항 모색을 담줄지 벌항니 아르트뭉 벌록 이스라엘 아르트뭉 한두치 알트승 우빠가 벌항 아리용 아스타르 기치일득
өөрчлөлтийн майхан гэж ярьдаг. Бурханы ард түмнийг Мосегээр дамжуулж Египтээс аварж чөлөөлсөний дараа Синай уулд ирээд хууль өгöd. Хуулийн дагуу Ариун алсаар буюу өөрчлөлтийн майхан бариулсан байгаа. Эзэн бурхан өөрчлөлтийн майхан дотроос Мосег дуудаж бурханы ард түмэнд хандаж тушаасан хууль тушаал бол Леви ном байгаа. Леви хорийн 6-гийн 46 дугаар ч гэсэн эдгээр нь Синай уулан Мосегийн гараараа дамжуулан Израилийн хөвгүүд болон өөрийнхөө хооронд эзний өгсөн зарлиг шийдвэр хуулиуд билээ. Синай уулнаа бурхан Мосегээр дамжуулж Израиль хөвгүүд өгсөн эзний хууль зарлиг шийдвэр байгаа гэдгийг тодорхой тэмдэглэсэн байгаа. Леви номын хамгийн сүүлчийн ишлэл буюу Леви 27-гийн 34-нд эдгээр нь Израиль хөвгүүдэд зориулан Синай уулан дээр Мосед эзний тушаасан тушаалууд болов гэж тодорхой бичигдсэн байгаа. Тийм учраас Леви ном бол эзэн бурхан Мосегээр дамжуулж бурханы сонгосон бурханы ард түмэн болох Израильд зориулж тушаасан хууль тушаал зарлигууд байгаа. Харин бурхан энэ хууль тушаалуудыг хаана тушаасан бэ гэвэл Синай уул байгаа. Тийм учраас хуучин гэрээ Леви ном бол эзэн бурхан Мосегээр дамжуулж Синай уулын өөрчлөлтийн майхан дотроос бурханы сонгосон Израилийн ард түмэнд тушаасан бурханы тушаал хууль байгаа гэж хэлж болно. Ингэж хуучин гэрээ Леви ном бол Леви 1:1-2, 26-гийн 46, 27-гийн 34-р ишлэл бурхан Мосегээр дамжуулж Израиль ард түмэнд Синай уулаасаа өгсөн хууль тушаал гэж ярих болно. Бас Леви ном бол гэтлэл номын үргэлжлэл гэж хэлж болно. Бурхан Леви номыг Синай уулаас Мосегээр дамжуулж Израиль ард түмэнд өгсөн хууль тушаал гэж ярьсан. Тийм учраас хуучин гэрээ гэтлэл ба Леви ном бол
нэг ном гэж хэлэгч болно. Гэтэл нэгдүгээр бүлэгээс 13 дугаар бүлэг хүртэл Бурхан Мосег сонгон дуудаж Египтийн фарао хаанд 10 камшгийг үзүүлээд Бурханы сонгосон ард түмнийг Египтээс гарган чөлөөлсөн түүх бисэн болно. Бурхан Авраамд амласныхаа дагуу тэрүүн үе буюу 430 жилийн дараа Авраамийн үр удмыг Египтийн боолчлолоос чөлөөлсөн байгаа. Эхлэл 46 дугаар бүлэгээс Йосефийн үед Яаков болон түүний үр хүүхдүүд 70 хүн Египтэд нүүсэн тухай бисэн байгаа. Тэр үед бол Египтийн ерөнхий сайд бол Яаковын хүү Йосеф байсан учраас тэднэрт сайнараа хандж тусалж дэмжиж байсан. Харин 430 жил өнгөрсөн дараа Яаковын үр хүүхдүүд 70 хүнээс 2 сая орчим болтол өнөр өтгөн болж Йосефийн 가비약 믿고이 에깁틴 신 파라오 항 가르치는 아브라함인 모두 보여 이스라엘이 다른 표지 볼치지 발사 보랑 아브라함 때 발골성 계례 아무르틱 산한 모색 төрүүлж удирдагчаар бэлтгэсэн дараа Бурханы ард түмнийг Египтийн боолчлолоос чөлөөлсөн түүх гэтлэл 1-ээс 13 дугаар бүлэгт бичигдсэн байгаа. Гэтлэл 14 дугаар бүлэгээс 18 дугаар бүлэг хүртэл Бурхан улаан тэнгисийг гатлуулж Синай чөлөөрөө Бурханы ард түмнийг удирдсан тухай бичсэн байгаа. Тэгэд гэтлэл 14 дугаар бүлэгт Бурханы ард түмэнд гэрээ байгуулж би чиний Бурхан чи миний ард түмэн болно гэж гэрээ байгуулсан. Гэтэл 19 5-аас 6 нэгдүгээр Петр 2:9-с 10-нд би чиний Бурхан болно. Чи миний ард түмэн болно гэж Бурханы байгуулсан гэрээ тэмдэглэсэн байна. Тэгэд гэтлэл 20 дугаар бүлэгээс 40 дугаар бүлэг хүртэл Бурхан Синай уулаас Бурханы ард түмэнд хандж хууль өгсөн. Бурханы ард түмэн Бурхантай гэрээ байгуулсан Бурханы гэрээний ард түмэн хэрхэн амьдрах тухай Бурхан хууль тушаалуудыг өгсөн байгаа. Гэтэл 20-23 дугаар бүлэгт
아르붕 호일 볼롱 니임이 호일 옥성 게틀릴 호린 답도를 불리겠어 고친 넥두기를 불리 쿠르텔 호랄린 마이항 아리용 아사릭 바리크 토하이 바스 아리용 아사르트 벌항니 아르투뭉테 울칠러 타글칭 호일릭 옥성 배가 벌항 아르투뭉테 으뜨르부르 벌항테 올치지 벌항님은 어치지 벌항때가 도톤 하릴착 잠익 네지 욱승배가 하린 모세 두침 허르긴 도시 시나의 올딜 가랏 벌항나사 호일 아버코인 시나의 올린 도르바이성 이스라엘 아르트몽 마시 자파르치 호르모 겜누글 울트승 배가 게틀렐 고침 호르스 고침 블랙트 야물 올yap달 벌스니 단을 미tin 쇼데 모세긴 악바이성 아론 알탕 토갈 부티치 인 슈팅볼 다늘의 에집트스 아버리성 볼항 베나 끼치 힘의 슈팅 슈티치 발사 되게 볼항 아론바 이스라엘 아르투문의 시티키치 우이스템트리치 시티키치 발성 우이 모세 시나이 올라스 보치렛 아르투문이 들러 벌항 됐더니 오르숑 니굴스지 됐더니 호럽모 겜 누굴리고 오치치 우긴돌도 오르스팅호 에메아 타비치 조칠랑 잘비레승 되게 게틀렐 고친 두르뚜기 블랙트 벌항 모시긴 잘비레릭 선선 됐더니 시트기스 벌리그 다란 벌항이 아르투뭉때 게레게 닭은 신칠성 토가의 비선배가 게틀을 고친 월스 고친 두르뚜리 블랙만 시나의 올드 벌항니 아르투문이 자파르성 호르모 겜누글링 바이들릭 비성 되게 게틀렐 고친 타와스 고친 두르뚜리 블랙만 게틀렐 고친 호린 타바스 고친 립뚜리 블랙 벌항니 토샤스이다고 호랄린 마이항 아리용 아스릭 부티지 다일지나린 음석 홉차식 벨티기승 도하이 비성배가 되게 게틀릴 두시뚜기리 블랙트 벌항니 토샤알린다고 호랄린 마이항 보요 아리용 아스릭 부티지 벌항다 으르기승배가 티루잇 아리용 아사르토트 벌항니 하고 촉자팔랑 둘이 어시고이 갈바 울리 두름 부르승 토하이 비스메가 비모차스 게틸릴 호리오스 에힐릿 게틸릴 두치뚜기를 불레코르테 시나이 올리아스 압성 호일바 시나이 올라스 압성 호일린다고 호랄린 마이항 바 타길칭 음수 홉체식 벌항니 토샤스니다고
хийж бүтээснээр Кетэллум дуус. Тэгэд Леви нэгдүгээр бүлэгт Бурханы тушаалын дагуу хураалын майхан бүтээсэн тэр хураалын майхан дотроос Мошед Бурханы үг тушаал буулгасан байх болно. Тийм учраас Левит ном бол Кетэллумын үргэлжлэл гэж тайлбарсан учрыг та нар ойлгож байна. Тэгэд Леви 1-25 дугаар бүлэгт Бурханы ард түмэн хураалын майхан дотроос өдөр бүр Бурхангаа тахил өргөх тухай. Бас Бурханы гэрээний ард түмэн бүхэл амьдралаараа Бурхан ариун байдлыг нь адил та нар ч гэсэн ариун байтуган гэж Бурхан тушаасан байгаа. Тийм учраас Бурхан Синай уулд Мосег дамжиж хууль өгсөн нь 1-р бол Кетэлэл 20-31 бүлэг. Тэгэд 20-31 бүлгийн тушаалын дагуу ариун асарыг бүтээж Бурхандаа өргөснөр 1-р хууль тушаал дуусч байгаа. Тэгэд Леви 1-25 дугаар бүлэгт бол Кетэлэл номд Бурханы тушаасны дагуу хураалын майхан буюу ариун асарыг бүтээсэн дараа Бурхан Синай уулаас 2-р хууль өгч байгаа. Тэр нь Леви 1-25 дугаар бүлэг байгаа. Тэгэхээр Леви 26 дугаар бүлэг бол Синай уулын хуулийн дүгнэлт байгаа. Бурханы үгийг хууль тушаалыг дуулгавтай тагвал тараа өргөдөх болно. Харин Бурханы хууль тушаал зарлигийг дуулгавтай тахгүй бол та Бурханаас хараал хүртэж шийтгэдэг болно. Юурал ба хараалыг тэмдэглэсэн байгаа. Тэгэд Леви 27 дугаар бүлэгт бол нэмэлтийн үг байгаа. Бурхандаа хэрхэн өргөх талаар Бурханд өргөх хуулийг бичсэн байгаа. Ингэснээр Синай уулын хууль эзэн Бурхан Мосегээр дамжуулж Бурханы сонгосон ард түмэнд өгч буй хууль дуусч байгаа. Тэгвэл Леви номын гол сэдэв нь юу вэ? Леви 11-45 19-ийн хуульд бичигдсэн байгаа. Леви 11-45-д та нарын Бурхан болоогийн тулд та нарыг Египтэд нутагаас авч ирсэн эзэн би билээ. Иймээс би ариун учир та нар ариун бай гэж хэлэгдэн гэсэн. Бурханы ард түмэнд хандаж би та нарыг Египтийн пуулчлалоос аварж чөлөөлсөн Бурхан. Би та нарыг миний ард түмэн болгосон.
та нар бол миний ард түмэн учраас Бурхан эзэн ариун учраас та нар ч ариун байгтун гэж Бурхан тушаасан байгаа. Бас Леви 19-ийн 1-2 эзэн Мосед айлдахдаа Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин. Та нарын Бурхан эзэн би ариун учраас та нар ариун байгтун гэж Бурхан тушаасан. Тийм учраас Леви номын гол сэдэв маань Бурхан эзэн ариун учраас Бурханы ард түмэн та нарч ариун байгтун гэж Бурхан тушаасан байгаа. Тийм учраас Леви номд Бурханы ард түмэн хэрхэн Бурханаас эмэж түүнийг дагаснараа ариун болох тухай Бурхан сургаасан байгаа. Ариун гэдэг нь ямар утгатай вэ? Тусгаарлагдсан ондоо өөр байна гэсэн утгатай. Үүнийг Леви 18-ийн 1-ээс үчбэл эзэн Мосед айлдахдаа Израиль хөвгүүдтэй ярин би та нарын Бурхан эзэн билээ. Та нар өөрсдийн амьдарч байсан Египтийн нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Мөн та нар миний аваач буй Канаан нутагийн хийгддэг зүйлсэж та нар хийх ёсгүй. Тийм ээ, ариун гэдэг нь Бурхан ариун учраас та нар Бурханаас эмээдэггүй, дагадгүй Египтийн ард түмэнтэй адил амьдарч болохгүй. Бас одоо та нар удаагүй орох гэж байгаа Канаан нутагийн хүмүүстэй чи адил байж болохгүй. Та нар бол Египтээс тусгаарлагдсан. Канаан нутагийн хүмүүсээс тусгаарлагдсан. Өөрөөр хэлбэл Бурханаас эмээдэггүй, Бурханд итгэдэггүй, дагадаггүй, Бурханы ард түмнээр сонгогдоогүй, гэрээ байгуулаагүй хүмүүсээс тусгаарлагдсан онцгүй ард түмэн гэдгийг Бурхан сануулсан болно. Ямар ч гэсэн Леви номын гол сэдэв маань та нарын эзэн Бурхан ариун учраас Бурханы ард түмэн болсон та нарч ариун байгтун гэдэг үг байгаа. Тийм учраас Леви номд тийм ээ Бурханы ард түмэн хэрхэн ариун байх тухай бичсэн байгаа. Леви 1-ээс 10 бүлэг үтэл Бурханд тахил өргөснөр Бурханы ард түмэн Бурханы өмнө ариун байдлыг хадгалан хамгаалах болно. Леви 11-р бүлэг Бурханы ард түмэн идэх хоол хүнсэнд чи ариун байх ёстой. Леви 12-с 15-р бүлэг Бурханы ард түмний ариун ба ариун бус үйл явдлыг бичсэн байгаа. Леви 16-р бүлэг Бурханы ард түмэн ариун бус байдалд өрсөн үед чин сэтгэл гэмшиж ариун байдлыг буцаан сэргийг тухай гэмшилийн тухай бичсэн байгаа. Тэгэд Леви 14-өөс 20-р бүлэг Бурханы ард түмэн
амьдралаар ариун байх ёстой. ялангуяа Бэлгийн харилцааны ёс зүйн бусадтай хэрхэн харилцах талаар бичсэн байна. Леви 21, 22 дугаар бүлэгт Бурханд үйлчлдэг, удирдагчдад Бурханы өмнө ариун байх ёстой. Удирдагчийн ариун байдлын тухай бичсэн байна. Дараа нь Леви 23, 24 дугаар бүлэгт Бурханы ариун ард түмэн ариун байдлыг сайхан хамгаалахын тулд баярын өдрийг тэмдэглэх тухай бичсэн байна. Баярын өдрүүд болдгоо ариун Бурханыг санаж түүний ивэл түүний гайхамшигт үйлсийг санаж мартахгүй үргэлж Бурханы ивэл юурлыг санаж амьдрахын тулд Бурхан баярын өдрийг тогтоосон байна. Леви 25 дугаар бүлэгт Бурханы ард түмэн амарт ба өмч хөрөнгө хэрхэн ариун зүй зохистой ашиглан зарцуулах тухай бичсэн байна. Ингээд 25 дугаар бүлэг хүртэл Бурханы ариун ард түмний ариун амьдралыг сургасан дараа Леви 26 дугаар бүлэг бол Синай уулын хуулийн түүхний төгсгөл 27 дугаар бүлэг бол Бурханд өргөх ёсыг бичсэн нэмэлт байна. хамгийн сүүлд Бурханы ард түмэн ариун байх ёстой гэсэн. Та нарыг аварсан Бурхан ариун учраас та нар ариун байдгүй гэсэн. Ариун гэвэл тийм ээ. Бурханнаг чанар байгаа. Бурхан бүтээгч Бурхан бүх бүтээлүүдээс тусгаарлагдсан байна. Тусгаарлагдсан гэдэг. Гэрэл ба харангуй хамт байх боломжгүй шүү дээ. Ус ба тос хамт холих боломжгүй шүү дээ. Ариун чигээр ба гэм бод хамт байх боломжгүй шүү дээ. Бурханаас эмээдэг хүмүүсээ Бурханаас эмээдгүй хүмүүс хамт байх би тусгаарлагдсан байх болно. Тэгэд ариун гэдэг нь Бурханаас эмийн дагдаг хүний хүн чанар байна. Тэгэд бид яаж ариун амьдрах вэ? Бурханы үг ба залбирал дотор явах. Бас Бурханы ариун сүнсээр өдөр бүр ариун амьдрах боломжтой байна. Бас бид нар ариун байх нь хүний хичээлж үтгэл хүсэл эрмэлзлэр бүтээгчүүл биш. Бурханы ивэл нэгүрс хэрэгтэй. Бас хүний дуул гаварч хэрэгтэй байна. Бурханы ивэл нэгүрслэр Есүс Христэд итгэлээр аврагдсан бид нар мөнхийн улс явах хүртэл өдөр бүрэн амьдралд ариусгагдж хоромоо гэм нүгэл хайж хажуу тийш тавьж Бурханы ариун байдлыг сэргийж Бурханы ариун байдал дотор өсөх ёстой байгаа. Бас бид нар ариун байх тулд өдөр бүр Бурхандаа ойртох хэрэгтэй. Бид гэрэл рүү ойртвол гэрэл гээд амьдрах болно.
Бурхан бол гэрэл түнд өчүүхэмж харангуй байдаггүй байна гэж Бурхан Нэгдүгээр Иохан 1:5-6-аас айлдсан байх болно. Өнөөдөр бид нар Левит номын тайлбар таны чуулгаыг хамт үссэн байх болно. Өнөөдрөөс эхэлж Левит 1-с Хорийн дугаар бүлэг дуустал эзний өдөр болгон хамт судлах болно. Энэ хугацаанд та өдөр бүр Леви номыг сайн уншаарай. Дахин давтан суураарай. Бурханаасаа залбираарай. Бурхан минь ээ, би Левит номын сургаалаар дамжуулж миний эзэн Бурхан ариун байдгийн адил намайг чигсэн өдөр бүргэн ариун болгож өдөр бүр ариун амьдралаар өсгөж намайг ариусгаж өгөөч гэж гуйгаасэ гэж хүсэн ерөж байна. Өнөөдрөөс эхэлж Бурхан хуучин гэрний Леви номоор дамжуулж бидний агуу гайхамшигт ерөөх болно. Леви номоор дамжуулж Бурханы агуу гайхамшиг ерөөл гайхамшигт ариун байдал бидний амьдралд дүүрэн пярхах болтугай гэж эзний нэрийн өмнөөс хүсэн ерөж байна.